За би ч одоо эдийн засгийн банк орооны дарга заяа бол даргыг бас нэлээд төрийн хариун болцсон. Асуудлыг бас олон талаас нь хардаг. Шийдвэр гаргахдаа бодиттой гаргадаг гэж харж бас явдаг хүний нэг. Сүүлийн шийдвэрүүд ингэж гарахгүй байна. Дандаа улс төржиж байна. Дарга ах нарынхаа захиалгаар банк ороог удирдах гэж оролдож байна шүү. Тэгэхээр заяа бол банк орооны дарга энэ дээр анхаараарай. Нэг за тогтоолын төсөлтөд холбогдуулаад энэ төслийг үл эдийн засгийн банк орооноос их хурлын гишүүд ороогүй. Асуулт асуу гэхээр банк орооны тогтоолын төсөл гिचдэг. Тэгээд гишүүд нь сайд нар байх хэрэгтэй гэхээр наа чин банк орооны гिचдэг гिचдэг. Ингээд нэг ам хаасан маягаар яваад хахаар одоо юу асуух вэ? Хүндрэлтэй байдалд орж шүү. Тэгэхээр их хурлынхаа ажлыг гүйцэтгэх засаглалын ажлыг хиймээр байгаа. За тогтоолын төсөлтөд холбогдуулаад 3 асуулт асууя. За тогтоолын төслийн нэгдэр уулуурхаан бүтээгдэхүүний биржийн арилжааг эрчимжүүлэх замаар экспортыг нэмэгдүүлэх чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. За тэгэхээр энэ яг биржээр манай энэ дотоодын компаниуд өрсөлдөж орж чадж байгаа юу чадахгүй юу? Өнөөдрийн нөхцөл байдал. За миний авж байгаа мэдээллээр бол энэ нүүрсийг одоо угаадаг юм уу, хуурайгаар баяжуулдаг юм уу, тэр компаниуд юм авч чадахгүй нэг гэдэг. Дархантай холбоотой энэ төмрийн баяжмлаа бид нар хуурайгаар өдөм нойтноор баяжуулъя гэхээр тэр түүхийд авч чадахгүй нэг гэдэг. Тэгэхээр энэ цаашдаа юу яах юм? Нэр соёлын яамнаас ирдсэн байна. Цаашдаа дотоодынхаа энэ баялаг бүтээгч нарыг яаж дэмжих юм бэ? За дараагийнх нь газрын төс боловсруулах үйлдвэрийг түүхий цэсээр хангах хүрээнд газрын төсний бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой үүссэн татврын маргааныг эцэслэн шийдвэрлэх гэж. За энэ дэр ч одоо хэдэн төрлийн асуудал одоо яригадаад байгаа. Эцэслэн шийдвэрлэх гэхээр энэ их хурлын тогтоол гаргаж авч байгаа тэглүүлэх гэдэг юм уу татврын. За энэ дэр бас нэг хариулт авчи. За гурав дахь нь нөөцийн мах бэлтгэнэ гэж. За нөөцийн махтай холбоотойгоор энэ жил махны асуудал үүссэн. Хэдэн компани авсан. Яг одоо миний авж байгаа мэдээллээр бол энэ Европ, Аз руу ч юм уу одоо гадагшаа экспортлж байгаатай холбогдуулаад нөөцлсөн махнуудаа төрүүлээ гаргаад үнэтэй зарцсан. Тэгээд нийгэмд хомсдол үүссэн гэдэг. Энэ үнэн үү бодлоо юу? Өнсөдөө аж ахуйн яамнаас байгаад байна. Асуугаад авъя. За дараагийнх нь 5 дахь энэ газар тариалангийн үйлдвэрлэлийг үйлдвэрлэлд нэн шаардлагатай дизель төлс эрдэс бордоо ургамал хамгааллын бодисыг дотоодын үйлдвэрлэл болон импортлогчд хөнгөлөлттэй зээлээр хангах гайлын болон нэмэгдсэн үрдгийн албан татврын зохицуулалтыг дэмжих гэж байна. Инхээр дахиад тэгш бос байдал үүсээд байгаа байхгүй. Хин нэгэн компани давуу эрх олох ийм тогтоолын төсөл орж ирээд байгаа. Тэгэхээр нөгөө өрсөлдөөн зах зээлд чинь болохгүй. За тэгээ ийм 5 асуултанд хариулт авч. За манай гишүүд энэ бол манай байнгын орооноос гаргаж байгаа тогтоолоо. Байнгын орооны гаргаж байгаа тогтоол дээр засгийн газраас дэмжлэг үзүүлэх ийм ажлын хэсгийг ажиллуулсан. Тийм учраас энэ засгийн газрын холбогдох яамдын газрын дарга нарыг өнөөдрийн одоо байнгын орооноос боловсруулж байгаа тогтоол дээр дэмжлэг үзүүлэгчийг өргөтэй ажиллаж байгаа ажлын хэсгийн ихнийг оруулж ирсэн байгаа гэдгийг бас нэмэлт мэдээлэл хэлье. Тэгээ манай байнгын орооны гишүүд бол энэ банк орооноос гаргаж байгаа тогтоолын төсөл дээр бүрэн санал өгөх хэрэг нээлттэй, өөрчлөх хэрэг бүрэн нээлттэй байгаа шүү гэдгийг хэлье. За ингээд саяны гишүүний асуусан асуултад нэмэлт тодруулга өгөх. 8 номероос эхлэх үү? За 8 номер. Очроод гишүүний асуултанд хариулт өгье. Хүнсүдэж хөнгөлдрийн яамны бодлого төлөлтийн газрын дарга боловсруулсан. Тэгэхээр хүнсний тухай хуулиараа нөөцийн мах аюулгүй нөөц бүрдүүлэх 8 нийслэлийн засаг дарганарт үр чиглэл өгсөн байдаг. 2023 оноос хойш энэ хаврын нөөцийн махны асуудлыг нийслэл дангаараа хариуцж явж байгаа. Энэ жилийн тухайд бол нийслэл хариуцж явж байгаад хавар одоо нөөцийн мах байна байхгүй гэдэг асуудал гараад засгийн газрын хуралдаан дээрээс байгаа үлдэгдлэн махыг зах зээлд гаргаж нийлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн хүнсүдэж хөнгөлдрийн сайдад даалгаснаар бид энэ асуудал руу одоо энэ борлуулалттай холбоотой үлдэгдэл махны асуудалтай холбоотой асуудал төр яам тодорхой хэмжээнд ажилласан. Авсан мэдээллээр бол нийтдээ 7 аж ахуйн нэгж 5071 тонн нөөцийн махыг бэлдсэн. За энэ хэмжээндээ бол тодорхой хэмжээнд энэ дутуу гэдэг нь бол хяналт шалгалтын байгууллагаар бол тогтоогдсон. Энээс цаашаа бол мэдээлэл байхгүй байна. Төрүүл зарсан хэсгийг нь бол бид нар мэдэхгүй. Тэрэн дээр угаасаа бас хяналтын байгууллагууд шалгалт орсон байна. За 2 дугаарт нь 5 дугаар заалттай холбоотой
дөрөнд хэлсэн энэ гайд болон нөөцийн нэмэгдсэн өртгийн албан татвар ингээд тухайн нэг аж ахуйн нэгжид одоо давуу байдал болгож байгаа биш. Ер нь бол газар тариалангийн үйлдвэрлэл шаардлагатай трактор, комбайн, техник, тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоо гэдэг үндсэндээ нэг тариалангийн үйлдвэрлэл ордог 5 том орц нь өөрөө 100% импортын хамааралтай байгаа. Тийм учраас энэ дээр Монгол Улсын засгийн газраас одоо улсын хурлаас удаа дараа шийдвэр гаргаж энэ гайд болон нэмэгдсэн өртгийн албан татвараас үе шаттай чөлөөлж ирж байсан. Сүүлийн 5 жилд бол энэ татварын чөлөөлтийн асуудал зогссон учраас одоо дэлхийн зах зээл дээр энэ үн өсөж байгаатай холбоотойгоор энэ татварын зохицуултыг сэргээгээд явуул бас огцом гадаад зах зээл дээр огцом өсөж байгаа энэ тариалангийн орцод ордог гол орцуудыг тодорхой хэмжээнд бас бууруулах, үнийг бууруулах юм боломж байна уу гэж л энэ заалт орж байгаа гэж ойлгож байна. Нэмэлт тодруулга 6 номер. За эдийн засгийн хөгжлийн мөнх эрдэнэ энэ тогтоол бол үнийн өсөлтийг хамгаалахад чиглэсэн заалтууд байгаа. Тэгээ бид нар дэмжих ажлын өсгөө хүрээнд мэдээлэл өгөхөд одоо инфляц 11.2%-тай байна. За үүнээс 8.31% нь дотоодын гаралтай барааных, харин 2.81% буюу энэ нь бол импортын гаралтай барааных байна. Өөрөөр хэлбэл бид нар экспортыгоо дэмжснээрээ валютын аншаа тогтворжуулаад валютын нөөцөө нэмэгдүүлж байгаа учраас энэ бол импортын инфляцийг хязгаарлах сайн нөлөөтэй гэж үзээд тогтоолын төсөлтөөр уул уурхайн биржийн арилжаагаар экспортыг нэмэгдүүлэх гэсэн ийм заалт орж ирж байгаа. За тэгээд уул уурхайн биржийг ажилуулснараа биржийн бус үетэй харьцуулахад үүн бол дунджаар 20-30%-аар нэмэгдэж байгаа ийм тооцоонууд байдаг. Тэр зорилго нь юм багамаа. За 7 номерын микрофон. Бирж арилжаа болон аж үйлдвэр эрс байлгийн яамны газрын төсний бодлогын газрын дарга ашиглалаа. Очроод гишүүний асуулттай холбоотой наривчсан хариултыг би холбогдох газрын даргаас аваад бичгээр танд хүргүүлье. Яг одоо бол одоо мэдээлэл нь бол алга биржтэй холбоотой. Би бол газрын төсний асуудал